нийлбэр ба ялгуурын кубын томьёог тайлбарлая. За тэр нэмэх нь B-гийн куб гэж байх юм бол за эхлээд A-гийн 3 зэрэг эхэлнэ. Нэмэх нь 3-ыг үржих нь A-гийн квадрат B, нэмэх нь 3-ыг үржих нь A B-гийн квадрат, нэмэх нь B-гийн куб бол задардаг. За энэ томьёог сайн харах юм бол A-гийн 3 зэрэгээс эхэлнэ. A-гийн зэрэг бурууд A-гийн 2 зэрэг, A-гийн 1 зэрэг болоод сүүлдээ A-гийн зэрэг байхгүй болно. Эхлээд B-гийн зэрэг B байхгүй байсан бол B-гийн 1 зэрэг болно, B-гийн 2 зэрэг болно, B-гийн 3 зэрэг болоод үүсдэг. За коэффициентүүд нь бол голын 2 нь 3 гэсэн коэффициенттэй байдаг. За энийг нийлбэрийн кубын томьёог гэж нэрлэдэг. За ялгуурын куб нь болохоор яг дээдлийнхтэй ижилхэн. Гэхдээ зарим тэмдгүүд нь хас тэмдгээр сөөлжилдэг. За жишээлх юм бол за нэг задлагтай 2 дахь томьёо уян томьёог ашиглая. За A-гийн оронд 2x байгаа юм байна. B-гийн оронд 1 байгаа юм байна гэсэн үг. За A-гийн куб. За эхлээд дэлгэрэнгүй хүчээ. A гэдэг нь 2x байгаа. Энэ 1 3 зэрэг. Хасах нь 3-ыг үржих нь A буюу 2x-ийн квадрат, үржих нь B буюу 1. Нэмэх нь 3-ыг үржих нь A буюу 2x, үржих нь B-ийн квадрат буюу 1-ийн квадрат. Хасах нь B буюу 1-ийн 3 зэрэг болно. За ингээд жишээл эхнийх нь гишүүн 2x-ийн 3 зэрэг буюу 2-ийн 3 зэрэг, x-ийн 3 зэрэг. 2-ийн 3 зэрэг 8-тай тэнцэнэ. Тэгээд x-ийн 3 зэрэг. Хасах нь за 2x-ийн квадрат гэдэг бол 4x квадрат болно. Түүнийгээ 3-оор хожуулах юм бол ийм бол. За нэмэх нь дараагийнх бол 6x болох нь ойлгомжтой. Хамгийн сүүлийнх нь хасах нь болно гэсэн үг.